Орхон аймгийн замын цагдаагийн тасаг зам тээврийн осол хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулсан. Тэгвэл цаашид тэд 8 төрлийн арга хэмжээ ажил хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ. Тодорхойлбол холбооны уулзуураас захиргааны уулзуур хүртэлх замаас зүүн эргэлтийн хөдөлгөөнийг хориглох, мөн иргэн хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор осол гаргаж байгаа жолооч болон автомашинаа зөвшөөрлгүй зам талбайд тавьсан жолооч нарыг e-police аппликейшнаар дамжуулан мэдээлэх, мөн замын цагдаагийн тасагт нээн шаардлагатай байгаа багаж техник хэрэгсэлтэй болох саналаа танилцуулжээ. За өчигдөр аймгийн гэмтрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл замын цагдаагийн тасгаас хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа сонсголыг тавьсан. За энэ ажлын хүрээнд ерөнхийдөө аймгийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн осол хэргийн нөхцөл байдал ямар шиг төвшөнд байгаа юм бэ? Үүнээс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх юм бэ гэдэг урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээнд зохион байгуулах гэдэг ажлуудаа бол танилцуулсан. За энэний үндсэн дээр одоо цаашид бид нар ямар ажил арга хэмжээ зохион байгуулах юм бэ гэдэг 8 төрлийн саналыг бол гэмтрээс урьдчилан сэргийлэх гишүүдэд бол танилцуулсан. За эдгээр 8 төрлийн ажлуудаас тодтогоо танилцуулах юм бол дундаж хурдны камерыг Монгол улсын хэмжээнд бүх аймагуд одоо холболтууд хийж байгаа. Энэ дундаж хурдны камерыг Улаанбаатар хоттой холбох ажлыг бас эх ондоо хийж хэрэгжүүлэх гэдэг саналуудыг бол тавьсан. За давхар энэ мөн адил орон сууц оруулалтын дундх байгаа энэ камерын үзүүлэлтүүдийг сайжруулъя. За мөн нөгөөтэйгүр энэ аймгийн одоо эрх чөлөөний гудамж буюу холбооны уулзуураас захиргааны уулзуур хоёрын хооронд за 1 км орчим зай бий. Энэ км орчим зайд энэ зүүн эргэлтийн хөдөлгөөнийг бол хориглоё гэдэг тийм саналыг бол тавьсан байгаа. За давхар мэдээж энэ бэлэн бус сургууль буюу одоо жишээ нь Эрдэнэт зар гэдэг группүүд дээр Facebook группүүд дээр энэ замын хөдөлгөөний дүрмийг санаатаа зөрчиж байгаа, санаатаагаар зөрчиж байгаа, бүдүүлгээр зөрчиж байгаа, явган зөрчийн эрхэнд алдаж явган зөрчийн одоо зам дээр тавьчихдаг ч гэдэг юм уу те бусдын тээврийн зөвлөгөөний хаагаа тавьчихдаг ч гэдэг юм ийм гомдлууд маш ихэрдэг. Энэ гомдлуудыг одоо үндсэндээ цахимаар хүлээж авдаг болёо. Энэ e-police гэдэг аппликейшн Улаанбаатар хотод хэрэгждэг. Энэ аппликейшнийг энэ Эрдэнэт хотод ч гэсэн хэрэгжүүлэх боломжтой юм аа. Энэ одоо заавал цагдаагийн алба багш тэр хүнийг арга хэмжээ тооцоохоос илүүр иргэн хүний оролцоог нэмэгдүүлээд иргэн хүн зөрчилрүүлээд гэх юм бол илрүүлсэн зөрчилд нь иргэний гомдлоор тухайн жолооч нар арга хэмжээ тооцдог бэлэн бус тургуулын системийг аймагт нэвтрүүлье гэдэг саналуудыг бас тавиад хэрэгжүүлээд ингэж явж байгаа. За мөн аймаг дээр шаардлагатай байгаа одоо зам цагдаагийн засгийн алба багштайг өдөртөн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа техник хэрэгслүүдийн судалгааг бас өсвөр танилцуулсан байгаа. Жишээ нь манай Эрдэнэт хотын замын цагдаагийн тасаг бол 21 алба багштай удаан замд өргөс. Гэтэл өнөөдөр манай дээр согтуурал хэмжигт тандагч багж 4 хүн байдаг. 4 багжаар бид нар ингээд ээлжиж ингэж одоо ашиглаад өнөөдрийн байдлаар гэхэд 1700 за эхний 9 сарын байдлаар аваад ирсэн бол 1578 жолоочийг илрүүлчихэд байж 1578 жолооч 4 хүн багшны хүчинд гэтэл өнөөдөр манай аймаг дээр согтуурал зүйл хэрэгжилчээ тээврийн жолоодыг энэ зөрчил бол бусад аймагуудыг бол харьцангуй өндөр байдаг. Бараг Улаанбаатар хотын нэг дүүрэгтэй хийж одоо өрсөлдөхүйц хэмжээний гэдэг юм уу те ийм одоо тоо үзүүлэлтүүд явж идэг. Тэгэхээр энэ зөрчлийг дасан сэргийлэхийн тулд манай аймаг дээр нь даа ялангуяа согтуурал хэмжигчийн тандагч багч заашгүй хэрэгтэй байна гэдэг юм. Энэ зүйлсүүдийг бас тавьсан. Дээр нь бас Эрдэнэт хотод автомобилийн хэвтрүүлэлт маш их байдаг те. Гэтэл хүн даацаа хичээний автомашины жин тоон хэвтрүүлээд явж байгаа тохиолдол маш их байна. Энийг яг пүүлээд үзэхээр бид нар тэгээ бариад пүүлээд үзэх пүү бол байхгүй байна. Тийм учраас зөөврийн пүү гэдэг юмтай болгож өгөөч гэдэг саналуудыг хүртэл тавиад л явж байгаа. Тэгэх юм бол энэ өдөр тундаа гараад нь хичээний автомашины жин тооныг үзээд жин тоон хэтэрсэн явж явах юм бол тухайн одоо автомашиныг жин тоон даацынхаа хэмжээнд ачаагаа ачих хэрвээ энийг хэтрүүлэх юм бол арга хэмжээ тооцох шаардлагатай бол аж ахуйн нэгжлэр нь ч гэсэн арга хэмжээ тооцохын үндэслэл нөхцөлөд бүрдэх учраас энэ автомобилийн эвдрэл энэ одоо багасхын бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тийм учраас яг эдгээр зүйлсүүдийг саналуудыг тавиад ажиллаж байгаа.